Жилийн богд Арманыг 2015 онд хэвлэсэн. Тэгэхээр ер нь бол миний сэтгэл дотор бол ажилласан л да. Яагаад гэвэл За бид өнөөдөр Нарлаг Калифорнигийн Үүсгэлэнд Берклигийн их сургуулийн отгоноос та бүхэндээ мэдчилж байна. За миний дэргэд Монголын алдарт уран зохиолч, яруу найрагч, Чингис хаан одонд соён гэгэрүүлэгч Гомбо Жовын Мэнд оёогоо хүрэлцэн ирээд байна. За та сайн байна уу? сайн байна. Сайн явж байна уу? Сайн явж байна. Манай би ирээд ирсэн таны сэтгэл ямар байна? Сайхан байна. Одоо хүмүүст нүд тайлж байна. Тархитлагынхаа цэнгийг нэмэгдүүлэхэд одоо нас өгчдөхгүй л гэж бодож байна шүү дээ. Би ирээд та тун завгүй явлаа. Мэдээж хэрэг таныг одоо ирсэн энэ завшааныг ашиглаад хүн болгон танаас үг сонсъё гэж ингэж хүсэж байгаах. Тэгээ бид нарт бас энэ сайхан боломжийг олгосон танд маш их баярлалаа. За саяхан болсон нөгөө таны Шилийн богдын англи орчуулга номын талаар энэ Шилийн богд болон Шарман номынхаа талаар та нэг товч танилцуулга өгөөч. Шилийн богд Арманыг 2015 онд хэвлэсэн. Тэгэхээр ер нь бол миний сэтгэл дотор бол ажилласан л да. Яагаад гэвэл энэ өсч бойдсон одоо бага наснаас эхлээд хөгцөөлийн яриаг гэрийн сүдрээс гаднаас нь хүүхд байгаасаа сонсож өссөн олон томог үлгэр тэр одоо тэр Торавын гэдэг алдарт хүний цаг үеийн аж байдал яагаад тэр Шилийн ууланд бүгж шилдэг сайн эрс цуглаж тэр адуу одоо өмнөд ядад нутгаас нааш нь буцааж хөөж яасан гэх мэтлэн олон асуулт бүгд байхад үргэж надад тавигдж байсан. Тэгээ энэний өмнө би яг алтан аваа гэж нэг ном харилцангуй залуудаа бичсэн. Тэр бол миний яг агнаас нутаг бас байгаль баярын одоо харилцан холбооч бичсэн. Бүгдийн үлдээсэн одоо Монгол уламжлал мэдлэг энэ зүйлийг уран зохиолоор дамжуулж илэрхийлэхийг хичээж байсан. За Шилийн богд тэ Арманы өмнө бол би гэгэнт гэж Арман бичсэн байсан. Тэгээд тэрний дараах Арман юм аа.